Сайн уу хүүхдүүд ээ? Өөхөө багш нь байна. Давид болон Голиатын түүхийг санаж байгаа биз дээ? Чам руу ирж байна. Сургаад өгье л дөө. Мэргэн харваач Давид. Давид Израильд үргэлжлүүлэн ялалт байгуулсаар байлаа. Үргэлжлээ. Саул 1000-ыг, Давид 100000-ыг. Юу гинэ? Саул хаан Давидад атархах болов. Атарх гэдэг нь Давид Израилийг аюулд орохоос аварч авахад Израилийн хаан Саул атаархавч гэжтэй. Харин тийм ээ. Давид атархлаас болоод харлаган болсон Саул төөгдөн Тэнийг бариад ав. зүгцаар байх болов. Өрөвдмөр юм. Гэхдээ эцэст нь Давид Бурхны хаанд улсын хаан болов. Бурхан Давидыг зүрх сэтгэлийнхэн дагуу хүн гэж хүртэл хэлдэг. Зүрх сэтгэлийн дагуу хүн гинэ. Англиар a man after my heart буюу эзний зүрх сэтгэлийг дагдаг хүн гэсэн утгатай. Эзний зүрх сэтгэлийг дагдаг хүн гинэ. Үнэхээр гайхалтай биш гэж. Хамгийн сайхан магтаа шүү дээ. Тэгвэл Давид хэрхэн хаан болсон тухай хамтаа үзэх үү? Тэгээ. Ачи. Оо, энэ зүсээгөө. Бацаху. Тэрчин. Агуу, асар, аварта байтаа шүү дээ. Оо, тэрчин. Давид Голиаттай тулсны дараа ялалт байгуулж Израилийн агуу баатар болов. Саул 1000-ыг, Давид 100000-ыг. Одоо энэ Давидаас би салах болно. Хантамин. Түүнийг даруйхан баривчил. Үүнээс хойш Саул Давидыг алхахаар хөөж, Давид Саулаас зүгтсаар л байв. Филистичүүдийн хэлсэн дайны үеэрч Давидын тухай сонсвол барих гэж хөөдөг байсаар байв. Давидыг барьцгаая. Бац. Дааларч чадрий. Яа, бала. Гочлоо. Сайхан боллоо. Нойлын цас байхгүй штэ. Давид, бошоо Саул ханыг алъя. Хей. Салим аваадэр. Юу сайхан боллоо. За. Хурдан Давидыг барихаар явцгаая. Хантамин ээ. Үгүй. Давид. Хаан яагаад намайг хорлох гээд байгаа юм бол? Надад хааныг хорлох боломж байсан ч би хорлоогүй. Энийг хардаа. Үгүй. Давид, би чамайг алах гэж байгаад чи надаас илүү зөв шударга юм. Чи Израилийн хаан болох нь гарцаагүй. Саул ингэж хэлээд ордон руу буцав. Ашгүй, Саул Давид хоёр эвлэрчи. Үгүй ээ, Саул дараанч гэсэн Давидыг хэд хэдэн удаа алах гэж оролцсон ч Давид Саулыг алах боломж байсан ч гэхдээ тэр зөвхөн зогцоор байсан. Саул үнэхээр хачин хүн байх шүү. Давид үнэхээр гайхалтай юм. Өөрийг нь алах гэсэн Саулыг уужсэн байна. Давид шансан зүрх сэтгэлээ шүлэглэн дуулсан. Дуулал намыг нэг үзээрэй. Тэвчихгүй нэ. Саулыг нэг хашраахаас. Давид өөрийн аргаар хаан болох гэж хүсээгүй. Бурхны хүслийг л хүлээсэн юм. Би Бурхан бүх зовлон дуусгана гэдэгт итгэдэг байсан. Үүний дараа Филистичүүдтэй дайдах үед ч Бурхан Саулын залбирлыг сонсохгүй байсан хэвээр байв. Бурхан яагаад хариулахгүй байна вэ? Саул бухимдан бөөдөр очив. Бөөдөр үү? Бурхны хаан тусны хаан хэмээн шүтэн шүтгч гэжтэй. Бөө Самуэлийн сүнсийг дуудав. Хэн намайг дуудав? Самуэль, би Филистичүүдтэй тулдах ёстой байтал Бурхан ямар ч хариу өгөхгүй байна. Яавал дээр вэ? Чи яагаад надаас үнийг асууна? Бурхан чамайг оргисон шүү дээ.
Самуэлийн сүнс Саул болон хүүгүүдийг маргааш тулаанд үхэх болно гэж хэлв. Бурхан минь. Яг хэлсний дагуу маргааш нь Саул тулаанд үхэх болов. Саул Бурхны үгийг сайн дагсан байсан бол сайнсан. Би ч гэсэн тгээгүй та харамсаж байна. Үүнээс хойш Давид Юдагийн хаан болж Саулын гэр бүлтэй тулалдах болов. Гэвч 7 жилийн дараа Саулын гэрийнхэн Ишбошет нас барж Давид нэгдсэн хаант улсын хаан болов. Давид Саулыг өөрийг нь алахыг оролдох үед ч Бурхны дотор дэвчиж мөн хиймэл шүтэн шүтлгүй зөвхөн Бурхан л үйлждэг гэдэг. Би ийм сайхан гэрт амьдарч байхад Бурхны гэрээний авдар майхан байна шүү дээ. Одооноос би Бурхны өргөөг барих болно. Ариун сүм барих болно. Гэсэн хэдий ч ариун өргөөг Давид биш Соломон барих боловч Давид Бурханд таалагдаж түүнтэй шинэ гэрээ байгуулдаг юм. Авраам, Яаков, Йосеф, Мойсетэй байгуулсан гэрээ шиг үү? Давид, одоо би бусад улс Израилийг дарамтлахыг зогсоох болно. Мөн чиний хүүгүүд аж хүүгүүдийг Израилийн хаан болгох болно. Эзэн минь, би хэн болоод намайг ингэж их өргөмжлөнө вэ? Баярлаа. Баярлаа. Давид Саулаас ялгаатай нь гин хүлдэлгүй Бурхан сайн үйлчилсэн бол та. Гим нүгэл хийгээгүй ч бишээ. Маш том нүгэл хийсэн юм. Давид бас нүгэл үйлсэн. Тийм ээ. Маш том нүгэл хийсэн. Амон Арамны нэгдсэн зэрэгтэй дайдаж байх үед би ордны дээвэр дээр салхилж байсан. Дайдаж байхад салхилж байсан? Цаг агаарт сайхан байна да. Тэр үед нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйг олж харсан. Тэгтэл тэр эмэгтэй манай Жанжин ураагийн эхнэр байсан. Гэвч би өөрийн болохыг хүсэж байсан. Өөргөний эхнэрийг үү? Тиймээс би урааг алахын тулд Даны талбар руу явуулж эхнэрийг нь авч үлдсэн. Ийм муухай байх гэжтэй. Юу гэнэ? Харбин машина хурдан загсан. Би үнэхээр Бурхны өмнө их нүгэл хийсэн. Өөхөө багшаа. Тэгвэл Давид ахч бас Саул шиг Бурханд хаягдах уу? Саулын нүгэл шиг ноцтой байх юм шигэ. Бурхны дагдаг хүн гэхээр нүгэл хийдгүй гэсэн үг огтхон ч биш ээ. Давид нүгэл үйлдсэн ч Саул шиг байгаагүй. Тэрээр өөрийн нүглээ ухаарч Бурхны өмнө гим нүглээ хүлээж уучлал гуйсав. Эзэн, намайг уучлаач. Бурхан Давидын чин сэтгэлээсээ гимээ хүлээн зөвшөөрч залбирахад уучлсан юм. Эзэн минь, баярлаа. Баярлаа. Бурхан бол ямар ч том гим нүгэл байсан түүнийгээ гимшвэл Бурхан уужилдаг байх нэ? Тэгсэн ч гэсэн дээ. Өөрийн үнгээр үргэлжтэй маа. Бурхан Давидыг уучлсан ч хийсэн гим нүглийнх нь төлөөсөө төлөөсөн юм. Тиймээс Давид маш их зовж ханалсан юм. Түүний хүү Абсалом бослог гаргаж зүгтах болсон. Болж. Хэдийгээр зовлон шаналтай байсан ч Бурханаас холдоогүй юм. Бурхан бол намайг зүгээр нэг хончин байхад намайг Бурханы хаант улсын хаан болгосон. Бурхан бол миний хончин бөгөөд намайг өдөртөн хөтөлсөн. Би маш хിവэл дундаж бай. Зовлон шаналлт ч үргэлж надтай Бурхан үргэлж хамт байсан. Бас миний хончин надад дутах зүйл нэг ч үгүй. Тэр намайг ногоон бэлчээр твтүүлж дөлгөөн усны дэрэгдүр намайг хөдлөн дагуулдаг. Тэр миний
Бурхан бол намайг зүгээр нэг хончин байхад намайг Бурханы хаан тулсын хаан болгосон. Бурхан бол миний хончин бөгөөд намайг өдөртөн хөтөлсөн. Би маш их ивэл дундч бай. Зовлон шаналж үргэлж Бурхан надтай үргэлж хамт байсан. Таурин сава өрийн тайгара намайг тавшруулж эсний өмнө надад ширээ засаж